За одоо яасан хоёр багийн тоглолт явах гэж байна. За юу Champ багийн Knights багууд гэсэн. Дээр гарч ирсэн хоёр багийн энэ хоёрын яасан шууд гранд финал ялагдсан нь доошоо унаад ялагдсан хоёр багийн хожсонтой тоглоно. Тэгжиж гранд руу гарчсан. За team 1-ийн хувьд Invoker Tiny Axe бандж авал team 2-ын улсаа альчээ бандж байна. За тэгээд Pikere team 1-ийн хувьд Petlot Nex авсан бол team 2-ийн хувьд Warlock Baratum аваад Lena гураараа бандж өгч байна. За team 1-ийн хувьд Exar-ыг дүүтэх бангаар оруулж байгаа бол team 2-ийн хувьд Skeleton-гийн дүүтэх бангаар оруулж ирж байна. За тэгээд 3 дахь пикийн team 2-ийн хувьд Baratum Warlock-т нэмээд Sven авч байгаа бол team 1-ээс Golok авч байна. Харин team 2-ын дүүтэх пикээр Sladar орж ирж байгаа бол team 1-ийн дүүтэх пик дээр Void орж ирж байна. За ерөнхийдөө ингэж өмнө авсан пик нь давхар орж ирж байна. Аль багийн. За Next-ийн хувьд голоор явах юм байна. Нөгөө талаас Sladar гол явах юм байх. Sven дээгүүр яваад Baratum Warlock-ыг доогоор явах гэж байгаа бол Petlot дээгүүр яваад Golok Void хоёр доогоор явах гэж байгаа гэж байна. За доод бол зодон хийж чаам юм. Шууд Void руу орсон. Нэг цогсон Void-ыг ямарч байсан. Baratum нь гүөх юм болов яах юм бэ? За Sladar нэг дийсэж үзсэн. Хийж өсч Void нэр эргээд гарчлаа. Тэнгүүт нь Sven нэг зөвхөн Baratum чаашлаг үзсэн ш тийм ээ. За доотлын боунтыг бол Sladar авч байна. Дээдлийн боунтыг бол Nex авч байна. Team 1-ийн зүгээс доотлын руунд War зоошоо бол team 2-ын зүгээс одоо War зооцсон байна. Муу адил доотлын руунд War зооцсон. За доотлын 3 хин дэшээ явах шийдэг бол тэ. За Sven-ийг дэшээ явуулсан. Доор Golok Void хоёр ирсэн. Baratum альчээ хоёрын өдөөс явж байгаа. Тэгээд Petlot-ийн эсрэг Sven. Голд Sladar Nex хоёр. Яа. Фатал өгөөд явчих واخ Warlock-ийн хувьд. За Golok шууд Baratum хөл алдаад аваад ингүүт нь нэглээд авсан. Baratum харин чаасчаасаа өгөөд бутаа станд болж байгаа харагдчих. Нэмж Golok Kog'нд аваад Void харин Kog нь усаж орж ирсэн чи хожимдсан юм болоод цохиж чадсангүй. За Golok тэгэж стан өгч явах Baratum бол чаасна гэж байхгүй. За доор Golok bounty авч ийн. Дээдлэг юм дээр хайст байгаа юм байна. За Nex нь очоод авчих юм байна. Sven Petlot хоёр ивний амталтай явчихж байгаа юм байна. За Sladar Nex хоёулаа нэгээ зогсон байдалтай л нэг юм явчих واخ. За тэгэхээр килийн орлого доотлын рүүнд дээр доотлын лейн дээр нэлээд явах харагдчих та. За Golok тойроод ирсэн. Гэхдээ Warlock биш Baratum руу зүтгэж байгаа юм байна. За Golok нь бүр наалтаж аваад Baratum Warlock-ийн хоёрыг авсан. За тэгээд Warlock-ын зөхиж өгөөд Golok нь ухарч байна. За Warlock Baratum хоёр ер нь жоох ухалсан шинжтэй таа чинь. За Baratum нь хаашаа гүйчихв. Аль нэг тийш гүйсэн. За гүү юм байна. Доотлын рүүн дээр рүүнээ авах гад худан очиж байгаа юм байна л да. За Sladar дээр монтыг авсан. Baratum даблтай шууд Void гүгээд олсон. Void таавал руу өгсөн.
За голок Батум 2. Батумын когонд авсан. Орлокын зүгээрээ цаана гүү гэдэг нь зайны баатар нь учраас яг энэхүү тохиолдолд бол цохиод өгөх хэрэгтэй. Аль нь ч гэсэн хамаагүй. Тэгвэл баг Батумтайгаа цуг зохиод энэ хоёр Void Орлокын нэг нь унах нь бол бат байсан. Зүгээр хаз зогсоод ухраа авчтай юм. Эсвэл когийг зохиж өгөөд хүний гаргадаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар туслах хэрэгтэй. За маш төвөөсөө амлаад Батум шууд нэгээд Void-ыг гүйсэн замд нь голок коголж өгөөд манаг нас байхгүй болгож чинь харагдчихэв. Тал манаа шууд байхгүй болчлоо. За одоогийн байдлаар ямар нэгэн килийн орлого аль талаас явагдахад хятагаа автаа. Батум орлого хоёрын нэг жоохон хөтлөхүүл яваад байгаа харагдчихэв. Голокийн хувьд бол гоё орлого хийгээд урагшлаад байна. Доотлын хувьд бол уг нь Warlock Батум 2 голок гүйдсэн ч гэсэн хоёулаа наалтаад шууд зодтолдоод алчхан дааж хоёулаа ухраад нёгийгээ үлдээгээд нөгөөх нь тэр чигтээ ухах маягтай тоглоод байна. Уг нь бол лен илүү дааж тэгээд Баатра сайн мэдгүй эсвэл тоглож чадахгүй л байгаа гэж харагдчихэв. Петлодид бол нэгээрээ гоё зэрэгээ аваад Свенийг ойртуулахгүй авч чинь Свен харин цохилтоор зэрэг аваа явчих байгаа байх. За голын хоёр бол нэг нь алдчихдаггүй ингээд байтаа. Тэгэхээр нэг алга магтай гэвэл доотлын лейн болчихоо тийм. Тэгтэн Батум Warlock хоёр дамтыг үзүүлээд явах баста хоёр паттерн эсрэгээр хойно нуугтаад ингээ байгаад байна. Голокийн нэг бол нэг л баатарт ордог. Тэгэхээр хоёулаа наалтаа зогсчих юм бол ирээлчж орно. Тэнгүүт ингээд нёгийгээ хаяад заасаа голок бүтлгүүцсэн ч гэсэн баана нэмж гүйж орж ирээд говн ялгаагүй ухмаанаага байхгүй болгож байгаа харагдчихэв. За рейж дараад Next Sladal зүтгэсэн бол Sladal эргэж хараад Next үзсэн Next Sladal цохихгүйхэн шууд Котубалт руу шарын цэг дург ороод гарч харагдчихэв. За Sladal дээрлээ илүү шиг нэг бол авсан. Сэлүүшн рүүний гоолт үлдээгээд нэг хөвөлрөө аваад дээр исч юм байна. За пилот илүүшн гээд уушаа хөл алдж байгаа харагдчихна. Sladal тэр онд дээсэж яваад зодсон. Свений болт холоос хурж ирээ шийдсэн. Sladal оноч байгаа харагдчихна. За ямар ч байсан илүүшн рүүнээр амжилттай нэг киллинг бол хийлээ. Энэ хонд Next алтын таг. За Next мөдгөн авчиж юм. Битүүд Акада улсын үйл ингэтэй. Свен Porter хэсхээлэнтэй. Warlock Акада улсын үйл ингэтэй. Батум уурантай. Void Porter масктай. Голок хэд одоо улаан утсан юм. За Батум Void гүйсэн ч гэсэн коглоод хашсан бол Sladal харин даагтай өсч ирээ шууд голокийг нь угаад өглөө. За Next доотлын үндээс синтез тавьж байгаа харагдчихэв. За Sladal ухалж байснаа буцаад эргээд ухахгүй гэж аа. Баараагаа шууд гүйтгэж өгөөд Sladal даагч шууд дивсэд үлтээ дараад Void-ыг зодоо. За голокийг пост таасан ч гэсэн Void нь унчиж байгаа тохиолдолд шууд байлуулчих байна. За доо Void нь буусан. Голок нь бас буугаад тойроод араас нь ороод ирсэн.
Петлоо зэрэгдэл өвтэй. За Void руу баараа гүйсэн. Void 2 баатыг вакуумд бадлаг захалж үзээ. Голиум унгаа 5 нь Сладарыг цог зоож жоохон Петлоо Сладарыг хоёроо базж игүүд нэгээ тавьсан. Энэ хооронд баараа Void руу урагшилсан чинь Голок когож аваад Void хүсээ гасан ч гэсэн фаталд унжиж байна. Голиум харин таавар болон Пит 2 зодуулаад унжиж. За Голокийн ульт энд маш ойрхон байсан хэдий ч алдаж байгаа харагдчихээн. Баараа өөртөө уурна өгöd гүйсэн. Голокийн нэг бол байхгүй л байгаа юм. За Петлоо гэхдээ 2-1 байж гэх юм шиг. За Голокийн ког худалсан. Гэхдээ Петлоо залуудаа байж өгöd. Некс нь хурж ирээжсэн. Рейжсэн ч гэсэн Баатун Чарлз ч өөр баатад дараад гуруулаг инстанц гэдэг чинь. Цус багтай байсан учраас зодуулаад онлаа. За next үед мөдгөн паутер эцтэй. Голок гэвэл Петлоо Дакада гот бүгжтэй. Void Madness. За Void руу шууд Слада дагаж явсан бол Баатун аль хэдийн холоос чаашлсан байсан юм. Үлтээ дааж өгöd Сладатаа зүг зодоод гүйцээ ичглээ Void-ыг. За энэ хооронд тэр Ослог Тавриа цэрэг зогсож 3 баатын өөдөөс цэрэг зохиж зогсож орж ирэнгүүт Next шууд гүйж ирээд гураараа удаашруулж өгөөд Варлакыг рейжтэй зодод унгаад өгч энэ Петлотын хоёроо байсч өгөөд. За дээр харин гоо дааж байгаа level 1-ийг авч байгаа Дотлын 2 Дотлын 3 баат мөн level 1-ийг 3-аараа зодчихъя. Зээ. Зүрөөд нэг level 1-үүд авсан ч гэсэн доор харин team 2 хамгаалж байгаа юм. Эсвэл хөөцөө боолч идэ Сладаар нь хөөж ирээд дивсэд үлдтээд когонд бас түлхэгдэнгээ битийг бол унгаж байна. За хайстай дараад боотлоо дараад үргэлжлээ Голокийг хөөж аваад болчихж байгаа юм байна. Голок 5-ны агшаагаад орчиж байгаа юм байна. За Голок аюулгүй. Доотлон level 1-ийг team 2-ын зүгээс хамгаалч чам байна. Дээдлийн нэг авангуудаа. За баара энд Голокийг хаасан. Слада даагтаа хурж ирээд Когрон шууд зүтгэж ороод дивсэн чинь Баатун Голокийг түлхээ гаргачихдаг юм байна. Тэр үед 9 болтоо шидээд Голокийг унгаад өгч байгаа бол Когрон дотор Слада Баатун мой битийн скил фул олж байгаа харагдчихээн. Нэмээд Слада гүгэд гарчиж байгаа юм байна. Голиум оосч ирээд Нексийг манууж өгөөл баара бас гарчиж байгаа юм байна. Одоо эсвэл Void руу орчлоо Nex нь. За Void тэр хон баара руу өсөж очиод баараг унууч байгаа бол Сладарын хувьд нэг цохилттой буцаад хурж ирсэн. Nex тэр үлтээд бас Nex тэр дивсэн чинь Nex рейжээ дараад Ээчээ нэг цохоод унах чихлаа. Тэр хооронд Void-ийн вакуум уншаад Свенийг унгаад нэмж Варлокийг унагчиж байгаа байна. За, team 2-ын зүгээс хасах дөрөв гэсэн юуг авч байна. Ерөнхийдөө Голокийн Когон дотор Слада Баатам 2 Питийн нэг скил фул ороод нэлээ их цусаа үүсж байгаа харагдаж байна. За тийм нэг илүү болж гэлсэн. Энд нэг авснаа. За Слотарын хувьд дивсэн Nex маш гоё рейжээ дааж дивсэлтээсэн болцсон. За бултаагүй байсан бол магадгүй Слотар гэхдээ нэг цохоод дивсэд нэг цогсон ч алхааргүй хэмжээнд байсан байна. За доор битрүү Слада Баатам 2 очиод унагчж байгаа юм байна. За тийм хоёрын доотлын левелийг гүйцэх гэж юм болов. За тийм байна. Левелийг гүйцэх гэж. За доод дөрүлээ хийсэн. Тийм нэгийн хувьд левел 2. За Голок руу Nex нь ороод
Тэгсэн чи Слата хин хоёр нь Баатун хоёр нь дээшээ фостолтой бууч байна. Void уусч байгаа юм болоо. Void нь шууд ухалсан. Свен Ватлок хоёр нь алхаад ухалсан. За Голок Ваатын мэдээлэлээр хайст авсан нь бол харагдсан. Хайстай аваад харин хаашаа. За дээш ямар нэг кило явсангүй гол харагдаж байгаа. За дээдлийн энэ Ваатын мэдээлэл баана руу замын угтаад үлтээ тавьж байгаа харагдчихэв. Баана харин ухалсан учраас. За гэхдээ энэ Ваатын мэдээлэл Голок явж байгаа хасан дотор нэгсэн байгааг гадалсан байх. За даагтад ухасчлаа. Зодон хийхгүй гэж аа. Next дотор байгаа гэж үзээ зодон хийгээгүй. Хэрв байхгүйгээ зодон хийсэн бол асуудалгүй Слатер соло гэл хийчихнэ. Гэхдээ сая бол ухсан ч байна. За голын level 1-ийг Next баг голоо хасцсан байна. За баг нэгээ дараад зайгаа аваад ухсан. За White-ны хувьд Ватлок агоным авах гээд 3 айтем байж байгаа. Свений хувьд мөрдгөн мэднэс бол авцсан. Слатер дагер мөрдгөн авах гээд яваад байгаа бол тэгээ Баратон Элит мэл авцсан. Next-ийн хувьд Баш мөрдгөнтэй Голок Акантай гуталтай. Питлод Вангот Акантай Void Metis Crystals Depot тэмцсэн юм аа. За одоо айл талаас ямар нэг кил болов. Гэхдээ тим нэгийн хувьд тим хоёрын байгаль руу очиод хитэн ваад тавиад байгаа юм. 3 ваад. Тим нэгийн 4 ваад 2 сентри зооцсон тоглож чинь яг одоогийн байдлаар тим хоёрын 2 ваад тавигдсан. Гэсэн тим нэгээс 4 ваад 2 сентри тавьсан. Мапыг гэрэлтүүлж өгөөл тоглож байгаа харагдчихээн да. За энэ өнөөдөр баараа яриад баартай байр Голокэнд байгаа гэсэн мэдээлэл бол өгсөн. За тэгвэл дээдлийн level 2-ыг зүгээр алдчихж байгаа харагдчихээн да. За зүгээр алдчихсан. Слатер Голок руу яваад олсон шууд. Дэвсэд үлтээд даасан. Пит энэ дээр үлтээд даасан. Void Vacuum-сан Голон буусан. Тэгвэл Пит аваад явчлаа харин Void-нд энэ ганцаараа үлдчихлээ. Void-нд ганцаараа үлдчихлээ. Сая тэгж авч явах шаардлага бай. За мэдхгүй маа. Яг аль нь дайнд дийхийг бол саяны тохиолдолд хэлж мэдэхгүй. Гэхдээ Void төрүүлж Vacuum-сан байсан ямар ч гэсэн. За. Голон буугаад Свен Годод асан ямар ч гэсэн. За эсвэл одоо авалтаар авах гэж байгаа л дээ. За Next ороод дивсэн чинь шууд рэж дарагдчих байгаа харагдчихээн. За нэмээд Next зодол Next ухаж байгаа юм байна. Баратон өлтгөө. За тийм ээ өлтгөө байна. Өлттэй байсан бол магадгүй тий зодолтод алж болохоор хэмжээнд бол байлаа. За Голок Слатерыг хараад байгаа юм болоо. За үгүй юм шиг байна. За баараа гүйсэн. Голок руу Слатер ганцаараа ороод илүү шүү дүүнтэй Голокийн нэг скил хуваагдсан. За Голокыг шууд унгасан. Голок унсан чинь баараа хиндүү Next руу шилжиж ороод чарж нөөж ирээд үлтээ дараад Next-ийг за дэвсэж өгөөд баараагаа амьдруулсан. За Пит дотроо Next нь осч байгаа юм байна. Пит нь билээдээ даасан. За тийм хүний аваад ухалсан ямар ч гэсэн. За тийм нэг Ваатын мэдээлэл баараг хараад байна.
Паригараас л яваад байна да. За next-ийн хувьд нэмээд Slater авчих юм байна. Маш удаан айтемд чинь. За void хийвэрээ. Swing хийвэрээ. Block хийвэрээ. За Slater-ийн хувьд бол multigenтэйгаа. За голын level 2-ыг team 1-ийн зүгээс зодчих юм байна. За Swing шууд гүүгээд орчих юм байна. Next. Тэгсэн голом Swing унсны дараа голом бууж яд. Slater бас дараа нь олж void-ыг бол ямар ч байсан шууд унгаад өглөө. Next нь голок руугаа ороод ухалсан. Тэгэхээр битээр Slater үлтээ зарж өгөөд зодсон. Тэнд голом цэрэг зодоод идэг. За Swing-ийн хувьд сая зөв гүүж ороод өгч байгаа харагдчихээн. Жаахан сандан болчихоо да. Swing-ийн хувьд автар уг нь автсан байсан юм байна. Тэгээд next 3 дараад 2 зогсон бааш олсон. Голок нэмээд үлтээ дараад Swing шууд унгасан. За void Slater ороод нэг цохилтон дээр void амжаад vacuum хийсэн эргэж хараад тэгээд таавтайгаа Slater-ыг зодож байна. Warlock хүсэж фатаалцсан. За Slater-т 2 өгөө цусыг нөгсөн. Энэ Pistol бууж ирэх гээд тэгээд маш удаан TP тагцчихс болж байна. Тэгээд void-ны ухалсан ч гэсэн fatal дээр зодоод фатаалцсан байсан учраас зодсоор байгаа унгачж байгаа гэж байна void-ыг. За дээр харин next 3-аас Swing харин өөдөөс нь BKB-гээ дараад зүгээр зодолчих юм байна. Madness мөртгөнө дараад. Тараад 3 дараад ухасчхад бол хангалттай ухрах хэмжээнд уг нь байгаа. Зодолтод барахгүй нь тодорхой айтемын зүгээс харагдаж байгаа. Гэтэл зодолтод унчиж байна. За Pistol Slater шууд ивсэж ороод үлтээ. Үлтээ өгөхгүй байна Slater. Slater үлтээ өгөхгүй. За одоо харин өгсөн. Барацсан хүч чаажсан. Шууд үлтээ даасан битийг шууд унгасан. Үлтээ он дэмэж маш хүчтэй орж байна сая. За team 1-ийн зүгээс хасаа 2 next нь дээгүүр явж байгаа нь доор void Pistol тэрийг унгаж өгсөн бол дээр next солоогоор Swing-ийг унгахчлаа. За доолуугаа орж байна. Батлуугаа чаашиж өгөөд яг өмнөх шиг Madness мөртгөнтэй. Зоогоос авчиж байгаа юм байна. За анкиг нь Slater нь авч байгаа юм. За голд invisibility байгаа юм байна. За шууд Slater-ыг рэж даа зогсон. Slater шууд баашнд 2 удаа баашнд ороод Slater-ыг шууд унгах чинь Warlock унгахын хадад голомцсон. За голок хэрэн унтсан байгаа Slater дээр үлтээ дараад алдчих байгаа харагч чинь. Тэр хооронд void vacuum-а зодод гүйцэх гэж олцсон. Slater руу харин өсөөд онгууд нь тэнд Swing vacuum-ыг хүлээж агаад унгахчлаа энэ. За Swing Goto BKB-тэй байхад Slater голокыг олж унгасан бол тэрний дараа next Slater-ыг унгаад зөрүүд Swing ухалж агаад next нэг цохиож унаад хамгийн сүүлд баараг нийлээд зодоод унгахчлаа. За triple kill. За next-ийн хувьд бүгд маш цөөхөн цохиулж байна. Next айгүй хамаахан цохиод унгаж байгаа харагдаж байна. Swing 2 удаа цохилцож үзээ. За болохгүй мэн гэдээ автаа дараад ухалсан. Тэр зүг болсон. Гэтэ эцсийн мөчөд эргэж ирээд нэг цохиулаад бүгдээ унцгаач байна. Slater голокыг гүйцэх гээд голокыг гүйцээсэн ч Kogn дотор олцсон байсан. Kognoос гасан чинь next хүлээж аваад нэг цохиж унгаад Swing-ийг нэг цохиод тэгээд араас нь баарыг цохиж авч байна. За team 1-ийн илүү байсаар байна. Анктай Slater-ыг
2 удаа бааш ороод хөнгөн цохоод унагцсан. Next save. Васлокийн хувьд харин голом Слатад унсны дараа анх нь усны дараа голом бууж ирсэн. Васлокийн хувьд тэгэхээр скилээ жоохон хоцсож хэрэгэлсэн харагдаж байна. За доор харин тим хоёр аль альнаас вац сентигээ тавьсан хэд нэгэн ч ваад устгал хийгээгүй байна. Вац сентигийн цуглаа юм хайш. За ерөнхийдөө дан тийм нэг тал байгаад байгаа тодорхой болж байна. За тийм хэмжээс яах гэдэг нь мэддэхгүй байна. За Слата. За баара шууд Nexus чаассан. Nexus гэдэг мөргсөн. За одоо голом гоё болж ирсэн. Баара шууд өлтөө Next-ээр дараад голок харин Васлок өлтөө даж осоо он эсвэл Блинкт ч хөөж ирээд битийг зоож байгаа. Next-ийн дулаацсан байгаа тань. За баара Next-ийг хөгөөд эсвэл битээ хөгөөд Слата Void руу ороод ингээд гурван талд нэг хэсэг нэг хийж байгаа харагдаж байна. Васлокийн тэнд удаашуулдаг байна. За ямар ч байсан эсвэл өөрийнхөө унгаж Осон бацаа унгаж өгөөр голокийг зогсон. Void-ын дээр хажууд нь зогсож байгаад голем дуунж байгаа харагдаж байна. За одоо Слатад эсвэл Васлок голем энэ дөрөв Next-ийг бол хөөхөн тодорхой. За Next-ийг шууд дэвсэж өгöd. За энэ дээр харин дайна маш гоё явлаа. Гуруула гурван талд ер нь бол дөрвөн батад дөрвөн талд нэг хэсэг нэгүүд хийгдсэн сая. Голок харин Васлоктойгоо тэндээ үлдэлгүйгээр зөвхөн өөрийгөө коглоод буцаж гүйж ирж явах замдаа Свений давхар цохилтонд өртөө дуунсан. Голок битигээ унасан. Void руу Сладаар ороод Void нь унаагүй вакуумд зодчоод вакуум дуусч ирээд дуунсан. Сладаар Next 2 зодон хийсэн. Сладаар Next Bottom 2 зодон хийсэн. Bottom ямар ч гэсэн тал цус хүртэл нь бол Next-ийг хөдөлгөөнгүй хойж жагаад стан гарсны дараа Next Bottom-ыг зодож унагсан. Тэрний дараа Next-ийг үлдсэн 3 зодоод хөөж яваад унаглаа. За ямар ч байсан дайны илүү тийм нэг талд харагдаад байсан. Гэхдээ сая Голокийн буруу дайныг алдуулж байгаа харагдаж байна. Тийм нэгэ хувьд. За тийм хоёрын хувьд яг саяны шиг дахиж дай хийх юм бол боломжтой харагдаж байна. Харин Голок мэдээж сая Васлоку бас бурууцсан учраас дараагийн дайнаас бол хийхгүй байх. Сладарын хувьд хайпстаа авцсан байна. Аватараа авах хэрэгтэй байсан болов уу гэж бол харагдаж байна. Гэтэ хайпстаа авцсан байгаа те. За Сладарын дэлгүүр дотор постлгүй. За тэгээ зүгүүгээ гараа явчлаа. Тийм нэгэн зүгээс за одоогийн мэдлэн нэг бол 2 сентри харагдаад байна. За тийм хоёрын зүгээс доотлын тэр чигт нь 3 ватаар гэрэлтүүлж байгаа хэдий чи энд нэг ч ват байхгүй байна. Өөрийн байгальд нэг ч ватгүй байна. Тийм нэг яг ватгүй тал дээр нэг хэд ингээд дөрөв ват байгаад байна. За смок тавцсан юм чинь. За Свений хувьд лодотой юм байна. За Bottom Force авсан байна. Васлок аганэмтэй Slater Heavstone нэмсэн байсан. За Next Slater дээр нэмээд Assault авсан байна. Голок акад ботлоо хийвээ. Petlos Ghost дээр Tom Angod билеттэй. За Void-ийн хувьд дээр Manta Madness Crystals-тай явж байна. За гол за дахиад Smoke таасч байна. Тим хоёрын
Смок таасан ч гэсэн цэргээ авъя гэд цэргээ зодоод ил гараад иж байгаа харагдчих. За тийм нэгэн хувьд нь урагшлахгүй байгаа тийм. Ингэж байгаа л сүүлийн ганцлан хийх юм болоо хоёртлаас. За дэг бол орохоо шийдсэн. За Голокинд вар тавьсан Сладар хаасан. Гэтэ олсонгүй. За Сладарын дагрыг за ээжээ тасч байгаа юм байна Нексэн хувьд. Сладарыг олж ирэх чинь гэж бодоод ээж таасан. За дагрыг нь бол уншуулсан Сладарын. Ганцаараа Сладар гүгэд олсон Голок замд нь тосоод өлтөд дасан эсвэл Голод алга болоод Нексу шийдэ. За Сладар Когийн дотор нь ганцаар ингэ зодоод унагцсан Голок. За Исвэнийг бара фост цааш түлхэхэд цохиулсангүй сая. Ийм дэ болсон юм байна. Сладар Исвэн хоёр Нексийг цохих гэсэн чинь Барацун өөрийнхөө хүндээ фост дараад Исвэнийг цаашлуулчихлаа. Тэгээ Сладар Некстэй ганцаар зодтолдод Некс нь Сладарыг шууд зодоод уунахчихсан. Тэгээ араас нь асуудалгүй Исвэнийг унагсан. Исвэн билет мэлэндээ сүүлд нь Петлотыг зохиж байгаа харагдсан. За Баратрумын фосын үйлдэл сая харагдлаа. Сладар байбек хийгээд ирсэн ямарч хэлсэн. За ста маш сэндэ. Хилээ. Баратрум Когийн дотор олсон баатрыг фостж арны фост авсан болоод тэгсэн сая харин эсэргээр цохигчээсэн Исвэнийг фостод цаашлуулчихлаа. За саяны дайны дараа Next шууд баашаа бисэл болгосон. За тийм нэгэн хувьд одоо анка авчиг гэж юм байна. Битэн хувьдуудад өлтөө дааж өгөөд Сладар гүйцээсэн. За анка за авахад нүдчихээ байна. Гураад авахлаар уг нь цусаа нүт гэхдээ Next-д гураад авахгүй байна. За битэн дахин нэг илүү шин. За эсвэл харин лото дараад шууд гүйчж байгаа юм байна. За энэ синтри байгаа. Синтрийг хаасан байх. За Сладар Голок руу шууд ганцаараа ороод шууд унахчий гэдээ унахсан. Тэгсэн Барацун Голок хоёр нь хурж ирж байгаа. За Next энэ даблд нь шууд уулд нь гарч даблд нь аваад Исвэн дууссан. Исвэн болто төлөвлөж хийсэн ч гэсэн Next том бааш өгч яваад асуудалгүй зодоод унагчлаа. Голоко бол зодоод унагсан. Барацун гүүж очоод хоёр цохиулаад уунж байна. Варлокийн голоо минь ганц бит дээр уунж байгаа харагдаж байна. За юу ч болохгүй нэг цохиулаад уунлаа. За дабл рүүний төрүүлж авах байсан байдлыг харуулсан. Next төрүүлж авах нь тодорхой байсан байна. Дабл рүүний хувьд. Дабл рүүнтэй Next Исвэнийг 4 цохиод, Бараг 2 цохиод, Next-ийг Бараг Варлокийг 1 цохиуяа. Сладарыг л 2 цохио шууд улаалгасан. За одоо ингээд анка аваад за ерөнхийдөө тоглож тулсан гэж хэлж болохоор болчихсон. Next маш цөөхөн цогчээ. Варлокын голөө бас ганц баатартай сая унаад аваад Барацун Варлок хоёр вакуум руу хөрч ирээд бас орчихлоо. Исвэн гоо дараад Next зодон хийсэн ч гэсэн нэмэргүй байлаа. Шууд ависэл өгүүлд үзчихлоо. Тэгэхээр Исвэний хувьд бол Nexus бусдыг нь зодож алахыг хичээсэн дээр одоо да. За гэхдээ одоо ер нь тоглолтод ойлгомжтой болсон баг. Void-ийн хувьд Eagle хорон авцсан явж байна. За тийм нэгэн хувьд доотлоо сүүлийн дай хийхэд олж байна. За Сладарыг шууд очиод зогссон. Голуу мунж Сладарыг бол авсан. Эсвэл алга болсон ч ихтэй Когийн дотор ороод ирлээ. Когийн дотор Сладар унаад Исвэн өлтөдөө Годо даасан ч гэсэн
Next зоодлол баг уган за Void бол давхар цохилтон дуучтай эсвэл харин барат руу сая одоо юу фос мас хийгээд жүжигтэй явчихва барат рууны хувьд чикен жүжиг тавьсан үйлдэлүүд хийж байгаа харагдчихэ. Эсвэл баяла төгсж ирээд боолч ийдсэн. Warlock-ын голомос Slada сая PT 2-т байгуулад next 2 зохиж талцтай ороод голок ультаараа байж Kogan дотор оногч байгаа харагдаж байна. За ойлгомжтой басан. За ингээд Deslator асаалтай баатар барилгуудыг маш цөөхөн зохиод авчиж байна. За барацуу нэг гүйж үзсэн. Петрүү гүйж байгаа юм. За эсвэл лодод дараа явж байгаа голок зүгээр ког даасаж когийн дотор нооч баригдаж байх юм. За зүгээр асуудалгүй Abyssal дараад Свенийг next дүүр цогч байгаа харагдчихна. Warlock-ийн 2 цогод бат юу авто даасан ч гэсэн битийн 2-т ороод бариулж байгаа харагдчихна. За Slada гаж даагсан чи Void үүдээс нь vacuum дээр Slada-ыг шууд vacuum дотор зодоод бараг л алж чинь Coglod pit бариад next очиж нэг цогод дуусчихна.